Ардчилсан улс орны иргэдийн хувьд бид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж төрийн хэрэгт өөрсдийн оролцоог хангаж байж төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чадна. Гэтэл сүүлийн үед ямар нэгэн байдлаар улс төрчих байдал нэмэгдсэн, өсөглөн зарлах суулт хийх зэрэг нь байдгал зүйл мэт ойлголтыг олон нийтэд өгөөд байгаа. Нийслэлийн төв талбайд суулт зарлаад хориод хонж байгаа иргэний хувьд нийгэм эдийн засгийн байдал хүнд байна. Хүн ямар нэгэн хэлбэрээр амар тайван байж болох нөхцөл байдал мууцсан байгаа тухай мессежийг эрх баригч эрх мэдлэлтнүүдэд цаг үеэ нэг харах болсон юм биш үү гэсэн үднээс хүргэж байгаагаа тайлбарлалаа. Зөвлөндөө бид нар хүмүүнлэг иргэнээ арчилсан нийгэм байгуулах нь бидний эрхэм зорилго гэж бичсэн байна. Гэтэл өнөөдөр би энэчээ суугаад магадгүй ийшээ жоохон осгоод ойчих юм бол хин намайг дэвшиж босгоно гэж төр ирээд авч явна гэж бодож байна. Авч яваад амьд гарах юм бол магадгүй чи өөрийнхөө амийг хорлоход завцсан учраас чамд ирүү үүсгэн тий гэдэг юм гарна шүү дээ. Тэгэхээр бид нар энд хаана нэг нөгөө бидний зориод байгаа хүмүүнлэг юм байна. Хаана бидний нэг иргэнлэг юм байна. Хаана шудраг гэсэн нь. Бид нар тийм гоё зорилгоо тавьсан. Гэхдээ бид нар өнөөдөр яг үннийг хэлэхэд энэ газар дээр үнэтэй байшин барихын тулд амьдарч байгаа. Магадгүй хувь хүн бид нар өөрсдөө мөнгө олохын тулд амьдраад байгаа. Тэгвэл тэр ууланд яваад чомноос ямар ч ялгаагүй. Чон үрдэл өөрөө махаа хоолоо олж идээд хадны агууд амьдраад үр хөвгтөө боожуулаад чадчих шүү дээ. Түүний хувьд 30 хоног суух эрхээ өөрийн харьяа хорон дээрээс авсан байгаа. Өөрийнх нь хийж байгаа үйлдэл ямар нэгэн улс төрийн нам эвсэлтэй холбоогүй гэдгийг ч хэлсэн. Сонгуульд өгч байгаа ч өөрийнх нь хийж байгаа үйлдэлийг олон нийт нэг удаа сонирдож хүлээж авахыг хүсэж байгаа юм. Өнөөдөр Монгол улсад 2015 оны 12 сарын 18-ны өдөр тохиож байна. За тэгвэл Монгол улсын төв талбай болох Сүхбаатарын талбайгаас үзэгч та бүхэнд мэдээллийг хүргэлээ. Иргэн бунд хорлолын хувьд үг хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хэлж байгаагаа дуулгаж байгаа. Мөн улс төр нам засгийн ямар нэгэн байдлыг агуулаагүй мөн нийгмийн эдийн засгийн байдалтай холбож авч үзэхгүй байхыг өөрийн зүгээс байр суурьаа илэрхийлсэн юм а.